Бидэнд өнөөдөр борлуулалтын 8 менежерийн тухайн жилийн туршид ямар хэмжээний онлайн борлуулалт хийсэн бэ гэдгийг сараар өгөгдсөн байна. За тэгвэл энэхүү мэдээллээс бид нэр тухайн менежер болгон улирлын эхний саруудад ямар хэмжээний борлуулалтуудыг нийлбэрээр нь авах шаардлагатай болсон гэж үзье. За тэгвэл хүмүүс ихэвчлэн яаж авах гэдэг вэ гэхээр ингээ гараараа нэгээр нь ингээд тухайн саруудаа сонгож өгч нийлбэрийг авах гэдэг. За тэгвэл энийг хэдүүлээ өнөөдөр name manager буюу name tag үүсгэж хэрхэн хэлбэрээр хийх боломжтой үздэг. За name tag үүсгэж байгаа эхлээд талбараа бид нэр ингээд сонгоод авчлаа. За түүнийхээ дараа дэлгэцэн харагдаж байгаа шорткодыг оруулж өгнө. За угт сонгох нэгдэн эндээс бид нэр name tag-ийн аль хэсгээс нь бид нэр үүсгэх вэ гэдгийг сонгож өгөх ёстой. Тэнгүүд бид нэр саруудын нэрээр хийх гэж байгаа учраас top row гэдэг нь хэвээр нь үтээгээд окей тарчна. За ингүүд name tag үүсгэж байгаа. За эндээс хоёулаа ямар томьёо бичих вэ гэхээр түрүүний томьёогоо бид нэр шууд гараараа ч сонгож өгөхгүйгээр шууд дуудаад өгчнө. За 1-р улирлын эхний сар нь 1-р сар. За гэх мэтлэн эндээс шууд бичээд өгчнө. За ингээд бичээд өгчөнгүүт тухайн та бүхэн харж байгаах энэ хэсэг дээр тухайн эхний 2 3 хэсгийг бичгээд л гарч ирж байгааг. За ингээд 10 сараа аваад за бид нэр ингээд нэмээд авангууд түрүүний гаргаж ирсэн 1555 гэсэн утгыг харуулж ирж. За энийгээ бид нэр доошо хуулаад авчия. За тэгэнгүүт эндээс харангууд за Ronnie Proctor гэдэг менежерийн хувьд зөв авсан байна. Гэх мэтлэн ингээд дараагийн менежерүүдийг бид нэр тухайн эхний улирлын эхний саруудад ямар хэмжээний борлуулалтыг хийж исэн бэ гэдэг мэдээллийг ингээд name tag ашиглаад хэрвээ хэлбэрээр хийх боломжтой байх нэ. За name tag ашиглах ер нь давуу тал нь томоохон энээс ч том дата өгөгдлүүдээр бид нэр ажиллаж байхад тухайн нэг хэсгийг мөр юм уу багныг эсвэл датаг нэг тейбл хэсгийг тэрчгээр нь нэрлээд авчих юм бол томьёондоо бид нэр шууд зөвхөн нэг үгээр дуудаад явах боломжтой байдаг.